Эхлэл 4-р бүлэг Эден дэх цэцэрлэгийн гадна талд Каин Хевелийг хөнөөв. Адам эхнэр Хаватайгаа унтаж эхнэр нь жирэмслэн Каиныг төрүүлээд Яавагийн ачаар би хүн бий болгочихлоо гэж хэлжээ. Тэр бас Каины дүү Хевелийг төрүүлв. Хевел нь хончин, Каин нь тариачин болжээ. Хожим нь Каин газрынхаа үр жимсээс Яавад өргөл авчирсан аж. Харин Хевел бог малынхаа ууган төлөөс бас өөх тосноос нь авчирчээ. Яава Хевелийг бас өргөлийг нь ойшоож үзв. Харин Каиныг өргөлийг нь ч ойшоож үзсэнгүй. Тэгэхэд Каины уур маш ихээр дүрлзэж царай нь бараав. Яава түүнд хандаж чи юунд уурлав? Яагаад царай чинь бараав? Хэрв чи сайныг үйлдвэл царай чинь гэрэлтэх босуу. Харин чи сайныг эс үйлдвэс гим нүгэл үүдэнд чинь нотож чамайг хүсэн хүлээж байна. Гэвч чи түүнийг эзэгнэн захирах ёстой гэжээ. Каин дүү Хевелдээ нэг юм хэлв. Тэгээд хээр байхдаа дүү Хевел рүүгээ дайрч түүний амийг хөнөөжээ. Яава дүү Хевел чинь хаан байна гэж Каинаас асуусанд мэдэхгүй. Би ямар дүүгийнхээ харгалзагч юм уу гэв. Яава юу хийчих чинь энэ вэ? Чиний дүүгийн цус хөрс шорооноос над руу бархирч байна. Дүүгийн чинь цус чиний гараас урсаж газар түүнийг нь амаа нээн авсан тул одоо чамд газраас хараал хүрсэн. Хөрс шороог чи арчлаад ч үр өгөөжөө чамд өгөхгүй. Газар дэлхийд чи зайгуул тэнүүлч болно гэлээ. Тэгэхэд Каин Яавад хандаж ял шийтгэл маань даахын аргагүй хүнд байна. Өнөөдөр та намайг энэ хөрс шорооноос зайлуулж таны оршихугаас би далдлагдан газар дэлхийгээр хэрэн хэсүүчилсэн зайгуул тэнүүлч боллоо. Надтай таарлцсан хинч намайг хөнөөх биз гэж Яавад хэлв. Яава хариуд нь тэгэхээр чамайг хөнөөсөн ямар ч хүнээс хариу өшөөг нь 7 дахин авах болно гэд Каинд тэмдэг тавьж түүнтэй таарсан хинч түүнийг алхааргүй болгов. Каин Яавагийн оршихуйгаас одож Эдений зүүнтэй Нод хэмээх газар нутаглан суух болов. Каины үр удам. Каин эхнэртэйгээ унтаж эхнэр нь жирэмслээд Ханохыг төрүүллээ. Каин нэгэн хот байгуулад хүүгийнхээ нэрээр Ханох гэж нэрлэжээ. Ханоход Ирад төрж, Ирадаас Мехуяэл, Мехуяэлээс Метушаэл, Метушаэлээс Лемех төржээ. Лемех 2 эхнэр авсан бөгөөд нэгийг нь Ада, нөгөөг нь Цилла гин. Адагийн төрүүлсэн Яавал нь майханд суугч мал сүрэгтний өг болжээ. Түүний дүүгийн нэр Ювал бөгөөд тэр ятгалаг тоглогчид хийгээд бишгүүрчдийн өг болов. Харин Циллагийн төрүүлсэн Тувал Каин нь хүрэл төмөр идлийн дархан болжээ. Тувал Каины охин дүүг Наама гин. Лемех эхнэрүүддээ Ада Цилла хоёроо үгийг минь сонсцгоо. Лемехийн эхнэрүүдээ хэлхийг минь сонирдцгоо. Намайг шархтуулсныхын төлөө би нэг хүнийг алчглаа. Намайг бэртээснийхэн төлөө би тэр залууг алчглаа. Каинаас авах өшөө авалт 7 дахин их бол Лемехээс авах нь 77 дахин их байна гэжээ. Адам Хава 2 дахин хүүтэй болов. Адам эхнэртэйгээ унтаж эхнэр нь хүү төрүүлжээ. Эхнэр нь Каины эгүүдгсэн Хевелийн оронд бурхан өөр нэг үр надад заяалаа хэмээгээд хүүгээ Шет гэж нэрлэжээ. Шетэд хүү төрснийг Енош гэж нэрлэв. Тэр цагаас эхлэн хүмүүс Яавагийн нэрийг дуудах болжээ. Амен.